жудаг чанар журам жайг л хоёлоо яриад байдаг. Тэгээд андын тойрог гэж заандгаар буйцаа. Тэр наад хөгөө чинь би болдоогийн ааваас сонслоо. Миний дэрэлж байгаа мөн үгшин чинь хүн хэлсэндээ байх хэвээр, ярьсандаа байх хэвээр. Монголын заавал андгай буузаа гэж ирэн чинь гуйсан юм уу? Энэ ч амар үг байгаа үз. Чинээс энэ өмнө хэлсэн мөн үү? Тэр заандгаа буузаа гэж. Тэгсэн чинь эрдэнэцээ болохоор Монголын андгай буузаа. Бүст энэ бол бүр тийм л байсан гэж аахгүй ирч үү. Заавал тэгэл там. Заавал заавал яваагүй. Тэгэл нэвтрүүлэг чинь заа байхгүй. Тий. Заа нэвтрүүлгээ эхлэе. Омогшин бадарна. Цас туулас хангаан модод миний сэтгэлийг хөдлөгнө. Цалгих мөрөн цайвалзах харгуй миний сэтгэлийг хөдлөгнө. Голын харига зүлэг ширэг миний сэтгэлийг хөдлөгнө. Голдон хөөх загас жираахай миний сэтгэлийг хөдлөгнө. Нугын цэцэг нуурын зэгс миний сэтгэлийг хөдлөгнө. Нөргөх шууд хунгийн дэвэлт миний сэтгэлийг хөдлөгнө. Ангирын дэгдэхэ алтан нар миний сэтгэлийг хөдлөгнө. Алсын модод мөнгөн сар миний сэтгэлийг хөдлөгнө. Итгэл хайр ханин халамж миний сэтгэлийг хөдлөгнө. Ийм л тунгалаг их оронтой дом би омогшин бадарна. Ширхэг чулуу талын хялгана миний сэтгэлийг хөдлөгнө. Сэвшээ салхи намраа бро миний сэтгэлийг хөдлөгнө. Цэнхэр зэрэглээ тоорын шугуй миний сэтгэлийг хөдлөгнө. Цэлийн халас загийн салмай миний сэтгэлийг хөдлөгнө. Хагарсан тойром зандан тэмээд миний сэтгэлийг хөдлөгнө. Хагдарсан таан ингэн буйлаан миний сэтгэлийг хөдлөгнө. Хэц нуруу аараг толгод миний сэтгэлийг хөдлөгнө. Хээрийн салхи зээрийн сүрэг миний сэтгэлийг хөдлөгнө. Ижийн хайр үрийн инээд миний сэтгэлийг хөдлөгнө. Ийм л тунгалаг их оронтой дом би омогшин бадарна. Хүүшлэх шүүдэр намаршихээр миний сэтгэлийг хөдлөгнө. Хүлгийн мөрсөө хүүхний инээд миний сэтгэлийг хөдлөгнө. Айраг найр дэмбэ манан миний сэтгэлийг хөдлөгнө. Аргалын утаа тулганы гал миний сэтгэлийг хөдлөгнө. Хүүхдийн гинго хүчит бөхчүүрд миний сэтгэлийг хөдлөгнө. Хүрл зэв сумны эсгэрээ миний сэтгэлийг хөдлөгнө. Тэмдгэр хүүр жиргэх шууд миний сэтгэлийг хөдлөгнө. Тэлмэлсэн зүрх дорлсон сэтгэл миний сэтгэлийг хөдлөгнө. Итгэл хайр ханин халамж миний сэтгэлийг хөдлөгнө. Ийм л тунгалаг их оронтой дом би омогшин бадарна. Хэрхэн үзэж тав хүнийхээ одоо нэвтрүүлэг гарч байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр би ням тавгтайгаа өнөөдөр сайхан хууч хөрөхөө сууж байна. Тэгэхээр битэрийн хувьд бол одоо ярих ярианы сэдв юугаар эхлэх вэ гэхээр хүн үнэ гэсэн тий. Найз нь найзыгаан гэсэн. Нэг юм эрхэм мэндийн нандин чанар байна шүү дээ. Энэ дээр тулгуурлаж анд нөхдийн үерхэл нөхрөлөл одоо энэ бүхэн дээр тулгуурж үнэ амьдрал өөрөө их эмгс эстэй өөрөө тэрэндээ багтаж амьдрдаг юм уу гэж бас дотроо бодож байгаа. Тэгэхээр мэдээж өмнө нь бол домог хууч, туйл, хууч, яриа, үлгэр домог анд нөхдийн тухай зөндөл байдаг шүү дээ. Тэгэхээр бидний нэвтрүүлгийн зорилго нь болохоор одоо яг өнөө цагт бид бүхэн бас найз нөхдийн үерхэл нөхрөлийн талаар ярилцаж бас энэ нэвтрүүлгэнд одоо бас үлдээх гэж юм л да. Тэгээ одоо мэдээж бидний үеийнхэнд за биднээс хойш одоо залуучууд бас минь маань бол одоо юу гэдгийг нэг Үлгэр дуурайл болох ч гэдэг юм уу нэг тийм болох гэдэг. Тэгэхээр одоо хоёулаа тэгэхээр өнөөдөр их гоё сэдвүүл ярих гэдэг л да. Тэгэхээр өөрөө бол одоо яг найз нөхдийн талаар үерхэл нөхрөлийн үнц юм юу? Эндээс л ярих юм. За. Үерхэл нөхрөлийн үнц юм гэдэг зүйлийг бол одоо бид нар багдаан аав ээжийнхэн одоо тэр нутаг нугийнхантайгаа хаяа хамар хатгаж ингээд нэгэн цол болж ингэж одоо хүчээ нэгтгэж, эвээ нэгтгэж, эе нэгтгэж амьдарч байсан. Энэ цаг үеэс л хүмүүний нөхөрлөл гэж юм байд юм байна гэдэг зүйлийг л одоо харж услаа шүү дээ. Бид нэр багад одоо бидний усын өвөө тэр нутгийн өвгдүүд хоорондоо яаж нөхөрлөдөг юм байна. Би биендээ одоо дэм тусаан үзүүлэгтэй яад юм байна. Орчлын ертөнцийн энэ баяр гонигийн алиндэнч одоо хамт байхын тэр үлгэр дуурайлыг бол тэр өвгд маань аав маань аавын найз нөхд маань үзүүллээ шүү дээ. Одоо бас бидний үе бол
багнаас бол одоо тэр социализм гэдэг нийгмийн үед өнгөрсөн бүгд одоо нэгдлийн ажлыг хийдэг. Нэгдэл нийгмийн улс орны одоо төлөвлөгөөт эдийн засгийн төлөө хүн хүчрхүүн хөдөлмөрлөдөг байсан. Энэ л цаг үе. Гэтэл энэ цаг үед л бол тэр хүмүүс хүчээ нэгтгэж, хөдөлмөрөө нэгтгэж, хүн чанараа нэгтгэж, ээвээ нэгтгэж ингэж том бүтээн байгуулалтуудыг хийдэг. Нутаг орондоо тохиолдсон жаргал баярыг ингэж энд тэнцүү хуваадаг. Энэ цаг үеэс л тэр нөхрөл гэдэг юмны үн цэнийг л одоо харж өссөн л. Тэгээд энэ дээр бол одоо манай нутгийн миний өвөө за нутгийнхандаа тохиолдсон тэр ой гоногийн үед яаж ой гоногийг хуваалцж хүнд нөмөр болж чаддгийг, хүн бүл хүч муутай байх үед яаж одоо нөмөр болж чаддгийг, дэм болж чаддгийг. За магадгүй одоо амьдралд гундаж гутрах дутуу гоцоодохон байх үед нь яаж одоо өглөг сэтгэлгээ одоо ингэж дэлгэж чаддгийн тод үлгэр дуурайлууд бол тэр манай олдохын тал гэж уудам дэлгэр нутагт ингээд ахуйлан амьдарч байсан тэр өвгдийн тэр нөхөрлөл би биений сэтгэл дундаас л одоо би хамгийн анх хүн чанар хүний нөхөрлөл гэж юу байдгийг эри най гэж юм юу байдгийг тэгээд тэр өвгчүүлж одоо нэг шимийн юмд жаахан ялмгүй одоо нэг тийм халамгаар болчиход тэгээд тэр хоорондоо нутаг нугын тухай, ертөнцийн юмс үзэгдлийн тухай, амьдралын мөн чанарын тухай ярьж байхад тэр өвгдийн амнаас ундаг үг юу байсан бэ гэхээр тэр ч бас гэж нэг эри найтай хүн шүү. Гэж одоо тий эцгөө байгаа нэгийг ингэж төвлөж ярих тэр яриан дундаас за эри най гэж юу байд юм бэ гэж андын тангараг гэж юу байд юм гэж энэ бүх юмнуудыг л харж өслөө л. Миний олдохын тал хурд алалсан нутаг да. Миний олдохын тал хул шаргал нартай да. Миний олдохын талд айрыг хөхүүртэн шуугадаг да. Миний олдохын талд айлын бүсгүй чүүд өстөгдөө. Энэ найгүй амт шүү гэл. Тэгээ найн байхгүй болчиход шүү дээ. Тэгэхээр одоо энэ ингээ өнөөдөр бид хүн ялангуяа одоо ингээ одоо уус төрлөө орж болохгүй байх. Ингээ харахаар нэг найгүй нууд их болчиход шүү дээ. Нөгөө эр хүний ч одоо нөгөө найзын тангараг зөрчдөг юм. Одоо ингээ энэ байхгүй болохоор тэр бүхэн бол одоо над нэгээд жоохон хомстоод тэрнээс нятсан ухарсан юм их болчоор энэ яриа их үүсэж байна гэж ойлгоод байна. Яг хуучиндаа бол байсан л баг. Байсан дээрээс л найгийн тухай асуудал ярьж байна. Тэгтээ тэр нь бол тоо хязгаартай юу гэдгийг одоо муугийн жишээ ч юм уу эсвэл одоо инээдмийн орон болгож нарга наадмын юмн дээр гаргаж ирж тавих нэг хүн бол нутагт байж л байсан байгаа шүү дээ. За энэ шиг л болгож хүмүүн. За тэрэн шиг л болгож. Одоо хэлтгэлээсэн шүү дээ. За нар нэг тэрэн шиг л явж үзээрэй. Тэр мо эцэг ихийгээ асраад за тэр нутаг орондоо одоо бүтэн нүртэй бүлээн зүстэй мөн сайхан явандаач гэдэг ч юм уу. Тэгэхээр яг хуучиндан бол байхын хувьд л байсан л байна. Нөгөө цаг эргэхийн торгон ярихаг дээрээс ч юм уу. Энэ цаг мөчтөрөөс бид нар одоо бас ертөнцийн мөн чанарыг ухаарад эхлэхийн цагт илүү биднэрт мэдрэгдээд байж магадгүй л дээ. Тийм. Өөрөө тэр насан дээр ирж байгаа ч. Тий, одоо өөрөө тэр насан дээр ирж шүү дээ. ертөнцийн мөн чанарыг ухаарад амьдралын үнэнд гүйцэхтэй амьдрал дунд нухлуулад энэ амьдрал гэдэг одоо зүйлийг чинь энд буулга дуулгыг мөрөндөө хэдрээд урагшаа ингээд тодорхой хэмжээнд одоо бид нар бол 40 хүрсэн ар дөрвөн дарсан ат гэдэг бол одоо бид нар бол нэг дөрвөн дарцсан ат 40 хүрсэн эр хүний энэ насан дээр ирэхээр тэр зүйл маань бол бид нарт илүү их тийм эмзэг харагдаад байдаг, илүү торгон нарийн харагдаад байдаг. Ийм байх гэж ингэж бодож байгаа. Тэгээд энд нөхөрлөл гэдэг юмны үнэн цэн гэдгийг тэр саяхан өвгүүд аав ээжийнхэн үлгэр дуурайлаас аавынхаа үлгэрээс ингээд хамталж өссөн болохоор залуу сандан насандаа би бол бас бурхны авралаар олон сайхан эрчүүдтэй дөрөв харьшуулж нөхөрлөж өдгөө хүртэл ингэж явж ирлээ л. Тэгээ бас нэг аавын минь сургаал байдсан шүү дээ. За миний хүнэл олж нөхөрлөж юм шүү. Тэгээд мууг дагуул могон хоорлоо. Мууны үгэнд давтаж болохгүй. Тэгэхээр цагийн цагт бол муу гэж зүйл байсан л байх юм. Магадгүй хүн чанаргүй хүн байсан л байх. Магадгүй тэрийг залуу зандан одоо бид нар хэлдэг шүү дээ. Нэг биднээс нэг 20 нас одоо нэг орж болдгоо 20 нас гэдэг бол нэг тийм энд шинэхэн бэхэнд дүрээд үзэг барьчихсан. Энд нэг
юу ч бичээгүй цагаан цаас шиг. Тэгэл тэн дээр одоо яаж бичих вэ? Тэр өгнөөс л одоо амьдралын зам зурах гэдэг юм шиг ийм л нас байл. Гэнэн томоогүй цайлган омог бардам хүч төрөмгий ийм нас. Тэгэхээр энэ насанд бол тэр аавын сургаал алддаг. Энэ насанд муу хүнийг дагаад тийм сайхан цагаан цаас шиг хүн өнөөдөр толбсуусан одоо цаас шиг болохыг үгүйсгэхгүй. Тийм ч амьдралуудыг байсан л байх нь тэд үздсэн л байх нь. Тийм учраас захид сургаж илжсэн тэр сургаал өгөө дотор нь бол бий шүү. За миний хав нөхрөл олж хүнээл олж нөхрөлтэй юм шүү. Хүний сантай нөхрөл бол сарны гэрэл гэж үг байдгийн шүү л гэж. Одоо ингээд нэг 20 гараад эрг бий жагсаад ирэхин цагт бол эрг хүнд нэг ертөнцийг үзэх үзэл буюу амьдралын талаарх тэр философи гэж юм тогтож байна. Хүн бүх харилцаа адилгүй шүү дээ. Зарим нь одоо юу гэдгийг магадгүй одоо амар хэлбэрээр сайхан төрхийг тэмүүлдэг хүмүүс ч байдаг ч юм уу. Одоо зарим нь бол үнэн цагаан хөдөлмөрөөрөө юм төрийч гэдэг ч юм уу. За ингээд нэг тэр юу гэдгийг зарим нь бол одоо багаар ажиллаж хамтын хөдөлмөрөөр юм төрийч гэдэг юм уу. Зарим нь бол ерөөсөө би өөрөө чадж явахад хүний тус ямар хэрэг байт юм. Би л одоо өөрөө хөдөлмөрлөөд ингээд манайхан хувийн тоглолт гэж ярьдаг. Одоо ганцаар тоглож юм төрийч гэдэг юм уу. Иймэрхүү энэ үзэл бодлууд бол хүнийг нэг тэр нэг эр бие жагсах үед ухаан санаад жинхэнэ тэгшрэх үед төлөвшөөр эхэлдэг юм шиг байна. Тэгэхээр энэ төлөвшил, энэ итгэл үнэмшил гэж нэг юм байна. ертөнцийг үзэх үзэл итгэл үнэмшил. Тэр итгэл үнэмшил гэдэг нь юу вэ? Би ингэж л амьдрал миний амьдрал зөв гэдэг хүн өөрөө өөртөө нэг итгэцсэн итгэл үнэмшил байна шүү дээ. Тэгээ магадгүй тэр нь бусад хүмүүст миний одоо энэ итгэл үнэмшил төвөгтэй санагддаг байж болно шүү дээ. Тэгэхээр энэ итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл, энэ амьдралыг харах энэ өнцөг энэ зүйлсээрээ нэгдэж чадаж байгаа нэг цаашаа нэгдээд яваад байдаг. Тэрүүгээр нэгдэж чадахгүй байгаа нь бол ингээд амьдралын ирэхээр ингээд хүүхэд залуу насандаа ингээд нөхөрлөх гэж үзэл холдоол. Тэгээд ингээд нэг муудаад байгаа юм биш л дээ. Тэр чинь одоо ингээд эв дээр тангараг тасраад байгаа юм биш. Сайхан менттэй аян зам цуг явчвал Монгол хуучин цагийн надад ядаж залуудаа бужигнуулж явж байгаа гэдэг ингээд сайхан явчихдаг. Тэгсэн байдлаа нэг амьдралын өнөөдрийн тулсан юм дээр яаран уцаан гаргаж ирээд өгөндөө нэг ингээд туслаад гаж гэж гойх хэмжээнд биш. Байна штэ. Тэгэхээр чин одоо юу гэдгийг тэр нэг тийм амин найз гэж. Тийм нэг амин одоо биш болоо л эхэлж байгаа. Би ч одоо маш олон хүмүүст ингээл эхлээд нөхөрлөж болмоор юм шиг байтлаа магадгүй ууж идэхтэй гаргадаг зан авир ч юм уу, бардам дүрмгийн омголон занан ч юм уу. За магадгүй энэ амьдралын төлөө зүтгэж байгаа зүтгэл тэмцэл нь тухайн хүний итгэл үнэмшлээс өөр шашин шүтлэг ч юм уу. Үзэл бодол ч юм уу өөр болоод эхлэнгүүт нэг ингээд хэрэлдэж муудахгүй ч гэсэн ингээд хондөрөөл ингээд явчихдаг. Тэгээд нөгөө нэгдэж чадсан улсууд маань хоорондоо улам чам байраал, улам сүултээ ахын дүүс шиг болоод тэгээд уулзахгүй бодвол би нэ үгүй лээл ингээд эхэлтийн болов гэж л ингэж боддоо шүү дээ. Би ер нь эрчүүдийн нөхөрлөлийг болов Монгол эр хүн байхын мөн чанар юунд оршиж байгаа юм бэ гэдгийг бид бас жоохон бодмоор юм байна л гэж. За хөгжил дэвшил дэлхийн нийтдээ хөл зэрэгцүүлж алхах гал одоо залуучууд их олон юм ярьж байна л. Газар газрын хар шар Ази Европ нийлсэн ийм л олон найз нөхдөдтэй байж байна. За тэгээд эдний дунд бол Монгол эр хүн юугаар ялгаатай юм бэ л гэж. Монгол эр хүний тэр цөлх ухаан гэж яриад байгаа. Тэр бол уужим холыг харсан тэр ухаантай л байгаасаа л гэж би бодоод байгаа юм л. Өвгчүүл нэг ярьдаг байсан шүү дээ. За одоо нэг жирэмсэн эмийн шээсний бэлчээрээс хол сэтгэж чадахгүй эр хүний гэж одоо ямар эр хүн гэхээр тий. Хүм алсын уулын одоо ороо ширтэж 3 нүтлийн газрыг харж байгаа гэж. Тэр чи одоо нэг оройдоо магната ганц нүттэй дуваа сохор шиг хүний тухайг яриад байгаа юм биш үү? 3 нүтлийн газар харна гэдэг чинь бол тэр 3-ын дондор 3 цагийг ингэж жишиж зэрэгцүүлж харьцуулж ойлгож яв. Өнөө маргааштай битээ амтэр. Өнгөрсөндөө ямар байснаа битээ март. Өнөөдөр юм байгаа ч гэсэн маргааш сайхан цаг ирэхэд өнөөдрийнхөө жодоггүй ашаар маргаашийнхаа гэрэл гэгийг битгий бүртгэлж байгаа. Эдгэргэсэн тэр сургамжид тэр чанаруудыг эцэг өвгөд аав ээжээ маань бидэнд суулгасан шүү дээ. Энийг л бид нар үр хойчтой үлдээмээр байна. За өнөөдөр л одоо
Нэг ийм одоо зүгээр нэг жижиг амьдралын жишээн дээр ч гэсэн байдаг шүү дээ. Заримдаа нэг муухай одоо ямар нэг юм дээр юм одоо жишээ нэг тэнд нэг хүн бэлэг тарааж байна гэж бодъё. Тэгэнгүүт нэг олон хүн яваад тахаар өөрөө бэлэггүй асарчих гэж байгаа юм шиг санагдаад нэг муухай нам балдаж тэр дунд нь орж ирээд ингээд нэг жигэлдэж байгаа бэлэг аваад тэгсэн чинь хүн бүхэн бэлэг аваад ингээд дуусна дараа дахиад бэлэг авцараа тавьчихдаг. Бүр бэлэг нь хангалттай байдаг. Тэгээс үлдэнд бодож идэг ч тийм. Ийм хангалттай бэлгэн дээр сая яасан муухай намгүй байваа гэдэг чинь. Тэрэн шиг эн чинь дараа нь юу болохыг мэдэхгүй энэ цаг үед бити бачимдж ингээч. Жохон өвжүүд хэлгэр байгаач. Тэр намбаж удагаан бодооч. Жохон тэр 3 нүдлийн газрыг харсан жохон ухаан уралдуулж тэр цөлгүй ухаан гэдэг чинь тэр өөжим холын ухааныг хэлдэг байна. Өөжим холын ухаантай байгаа ч гэдэг зүйлийг л ингэж л байж Монгол ирэх хүн ялгарх байх гэж. Тийм ээ? Тэгээд энийг хүний амьдрал гэдэг чинь богинохон шүү дээ. Үүсдэг бүхдэг энэ хүмүүн заяан төрөөд энэ богинохон зайд хүн бүхэн л одоо ингээд мөнгөрөхгүйгээс хойш өнөө маргааш та ингэж арсалдаж алалцж байгаа юм шиг амь тавьж байгаа юм шиг ингэж амьдрах ийм хэрэг шаардлага нь юундаа байна гэдгийг л тэр сэтгэлийн амар амгалан сэтгэлийн одоо тэр сайханд ингэж хүрчих юм бол аз жаргал гэдэг чинь тэр дотоод баясгалангаас өвсдөг байдаг юм байна гэдгийг л хүмүүст ойлгуулмаар байгаа юм л. Би бол бас яг ерөнхийдөө жоохон шашин шүтлэг уламжлалт үзлийг бол нэлээд гол болгож өөртөө итгэл үнэмшил болгоод өөртөө гол болгодог юм байна. Өөрийнх нь сурсан сургууль те. Одоо миний төгссөн сургуульч тийм байдаг. Миний өсөж хүмүүжсэн, төрсөн гал голомтож одоо тиймэрхүү уламжлал шашин шүтлэг Монгол ах бай соёлоо дээдлсэн ийм гал голомтод өссөн аав ээж минь ийм хүмүүс учраас хоёр дахь энэ нөхрөлийн энэ нандин холбоо юунд байна уу гэж магадгүй тэр бурханы шашны үйлийн урдын өрөөл гэж одоо нэг хэлдэг шүү дээ хүмүүс. Уулзах ёстой хүнтэйгээ уулзч нөхөрлөх ёстой хүнтэйгээ нөхөрлөдөг гэж. Тэгэхээр энэ олон сайхан найз нөхдийн хүчтэмээр олон сайхан найз нөхдийн итгэл сэтгэлээр өнөөдөр энэ дотор ингээд нэр бүтэн зүс бүтэн магадгүй ингээд одоо олон сайхан найзтай хүн чинь тийм хардаан нэг тийм итгэлтэй архаалцсан олон юм шиг ахын ингээд араас түшиж байгаа юм шиг юм төшгтэй байдаг шүү дээ. Тийм тэр төшиг толгуур маань юунаас болж ийнө гэхээр одоо миний ярих гэдэг зүйл маань болоо тэр урдын өрөөлийнх байсан байж магадгүй гэж би бас дотроо боддог. Одоо нөгөө тэр үгээр хаанаас гарсан юм? Мөнхийн найз гэж юурээсээ байхгүй. Мөнхийн хэрэгцээ л гэж байна. Гэт нэг юм байна. Саяны чиний хэлж байгаа үйл үргэж байгаа. Нэг найз нь бүр амьдрал нь болохгүй. Бүрд ингээд архинд ороод яваад байдаг. Гэхдээ араас нь яваад байдаг шүү дээ. Яваад л байдаг. Гэхдээ энэ архич одоо над хэрэггүй гэд хайдгүй шүү дээ. Энэ хоёр нэг мөнхийн хэрэгцээ байна. Мөнхийн найз гэж байхгүй мөнхийн хэрэгцээ байна гэсэн нэг найз байна. Нөгөөх нь бүр шалдаан буусан ч гэл араас нь ингээл авгаатай нийлчгээд дээш нь татах гал яваад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Байна. Энэ хоёрыг бас нөгөө үйл үр юм болов нөгөө уулзсан найз юм болов. Тэгээ яг ер нь энэ мөнхийн найз гэж байхгүй мөнхийн хэрэгшгэл гэж байдаг гэдэг бол би зүгээр яг орчин үед би болсон яриа байх гэж бодож байгаа. Ардчлалаас хойш улс төр гэж зүйл гарч ирсэн. Өмнө шүлэг ном яруу тийм байхгүй. Ер нь л байхгүй те. Энэ бол ингээд хүн болгон хэлчихлээ гэдэг шүү дээ. Нөгөө тэгээ явцсан гинэ гэхээр мөнхийн ирэх шиг гэж байна мөнхийн найз байхгүй. Тэр дүүр итгэлтэй. Тэгээ энэ би бол Монголд ардчилсан нийгэм ингэж солигдоод ардчил ялсан 30 жилд гарч ирсэн үг бол гэж би бодож байна. Энэ 30 жилээс өмнө бол би баг болчир байхдаа сонсож байгаагүй бас ч бас ингээд нэлээд юмлаар тооруулж үздэг шүү дээ. Тэр дотроос тэр бол харж байгааг л үгүй л дээ. Тэгэхээр яг хөө энд бол тэр төр барих тэгээд дээрэс нь одоо улс төрийн намын нэг юм эвсэл нэгдэл дунд тийм ээ. Ёстой нэг олон үзэл бодолтой олон ургалж үзэлтэй хүмүүсийг хүчээр сангидж байгаа юм чинь улс төрийн нам эвслүүд шүү дээ. Энэ донд за ер нь амжилт гаргахын тулд ч юм уу их орны хонол улс орны хонолыг хийж бүтээгээд тулд ч юм уу магадгүй хувийн эрх ашигын төлөө ч юм уу нөхөрлж байсан нөхрөөсөн үзэл бодол өөр болоод өөр үзэл бодол нь зөв санагдаад тэр үзэл бодолтой тэр хэсэг бүлгийг дэмжиж
ингээд дахиад нөгөө ингээд урагшаа хийж байгаа амжилтын гараагаа алдалгүй цаашаа яваад идэх хүмүүс байдаг шүү. Бид нар бол одоо нэг зарим ярихтаа тэр нэг нам солиол ашигтай газар очиод наалдчихдаг тийм. Иймэрхүү маягаас гарсан үг болов гэж бодож байна. Яг ер нь бол нөхөрлөл хүмүүс нөхрөлтийн гинлээ гэж. Энэ үгийг би яг жишээ нь ингээд уран бүтээлээр нь ч юм уу, дуу шүлгээр нь ч юм уу, зураг тараатаагаар ч юм уу хараад эр хүний хойд ийм үнтэй нөхөрлөж үзчихсэн. Энэ гоё хүн байх та гэж боддог хүмүүс зөндөө байна. Тэр хүндэлж чаддаг. Хүндэлдэг. Тийм ээ? Тийм. Тэр улсын авраг тархан авраг мөнгө бат гэдэг хүнтэй найз авч үзсэн. Гоё байх та жинхэнэ эримж авдаг. Тэр Монгол хар гүйлгээ хар ухаан тэр хүнтэй нэг ярилцаад Монгол наадмын тэнгэр дор тэр ухаанаа гүйж яхахыг нэг хажууд нь ингээ суугаа сонсч үзчихсэн ч гэдэг ч юм. Ийм бодлоод хүнд байдаг. А гэтэл цагийн ирэхээр, насны ирэхээр нөгөө ёстой тийм ерөөл байхгүй байсан байж болоод тэр хүнээс би насны хол зөрүүтэй төрөөд за одоо ингээд нэг 40 нас шүргээд эхэллээ. Одоо би мөнгө утгаа дээр нэг очиж уулзъя гэх тэр зэрэгт мөнгө утгаа батгуйн тэнгэрт дэвшээ явчихсан. Ийм тохиолдлууд ил одоо хэлээд байгаа юм л да. Энд чи яагаад гэвэл тэр ерөөл дутаад шүү дээ миний. Тэр мундаг хүнтэй нөхөрлөл. Гэтэл бас их би азтай байгаа байхгүй. Төрийн шиг л ардын орон зохиолч Фунсгийн Бадарч гэдэг хүнд үе юм шиг өвгөө ингээд ингээд сууж байгаа бол бас л миний өрдийн ерөөл байхгүй тийм ээ. Цоодлогод энэ тангапламын хараал шиг элдв шүлэг хэлнэ их нохой наадах чинь гээд ингээд сууж ийн гэдэг бол бас өрдийн ерөөл тийм ээ. Тэгэхээр манай нутгийнх нэг ярьдیں۔ Монголчууд бүгд л ярьдаг та. Тэр гойтой ивгүй юм үе юм шиг нөхөрлөдөг байлаа шүү дээ. Гэт ингээд тэр өвгчүүлтэй. Тэр нөхөрлөл дундаас тэр өвгчүүлийн залуучууд хоёрын нөхөрлөл дундаас би нутгийнхаа олон ч өвгчүүлтэй одоо бас нөхөрлж явлаа жоохон байхад. Бүгд л одоо тэнгэрт дэвшээд дуу дүрсээ агаар сансартаа ураачсан ингээд нэрванд мөхөрцөн байна шүү дээ. Тэгтэл тэр өвгдөөс чинь би юу сурсан гэхээр жинхэнэ эр хүн байхын мөн чанар. Цаг ирэхийн торгон мөчтөр түүнийг дагаж урвж явахгүй байхын тэр ноён нурууг тэр ухааныг тэр өвгдүүдээс сурсан байна шүү дээ. Тэмээжин байсан яруу найрагч одоо Монголд хоёр байдгаа гэдэг би бодож байна. Нэг нь бол тангадын гасангүй, нэг нь одоо чөөр. Тэгэхээр яг тэмээ хариулж байгаад тэмээнийхээ бэлчээр дээрээс дорн дахны гүн ухааныг сургууль ирсэн тэр түүх нэг манай үзэгчтэй сонирн байх байна. Тэгээ яагаад ер нь тэмээ хариулъя гэж одоо явцъя. Тэгээ яагаад буцаад шүдэг яруу найрлагаараа сургууль соёлгээ явцъя. Энэ нэг түүхээ нэг зүгээр багцлаад тавчгаа ярил. Би ч бол ер нь энэ шүлэг яруу найраг гэдэг юмд чинь их хожиж орсон шүү дээ. За. Тэмээч байх тал баг. Хүүхэд байхад, дунд сургуульд байхад би бүхэн спортоор жоох хичээлдэг. Түүгээрээ ч гэсэн. Тийм бүхэн бас юм шүү дээ. Аймаг улсад улсын одоо өсвөр үеийн тэмцээнүүдэд амжилт гаргачихсан. Тэгээ ер нь бол бүхэл болно гэж боддог гэсэн. Ер нь 10 төгсөн төгсөл. Тэгээд 10 төгсөө тэр конкурс гэж юм өгсөн юм. Тэгээд дээрээс бас нэг жоохон зурдаг байж байгаа. Тэгээд тэр чинь нэг багшийн дэдийн зураг хөдөлмөрийн багшаан гэж конкурс өгөөд тэр оноо моноо тэнцээгүй. За. Тэгэл оноо тэнцээгүй дээд сургуулиуд авч чадаагүй юм чи яах вэ? Тэгээд авч чадаагүй гэсэн аав маань одоо яах юу яаж чадахгүй. Одоо ном эрдэм сураагүй очиж хөдөө маламал гэл хамаа хөдөө гаргачихсан. За. Тэгэл хөдөө гараад тэр эхний нэг жил намар болвол тийм галан орхисон их сонин намар байсан л. Ерөөсөө тийм байх үзээгүй. Бүх дунд сургуулийн хүүхдүүд, дүүнэр, нутаг орны хүүхдүүд бүгд сургууль соёлж явчихсан. Би ганцаараа нэг хэдэн хөвчүүлтэй тэгэл тэр нутагт үлдчихэж байгаа юм чи. Тэгэл малд явна. Дахиад айлдвал нэг хоёр өвгөөш хоёр ч юм уу. Яндан. Тэгэл найр хийгээд найргийн ганцаараа нөгөө бол зунжин гаан хуруудж, хаалж, дэмбэдэж, үүсэрч
зэрэгцэж морьтой давхитдаг цуг нийлж хөөцөлдөг бүхэл нутгийн залуучууд бент нар хөвгүүд сургууль явчихсан. Дунд сургуулийнхын сургуультай явчихсан. Үеийн бас охид бүсгүүчүүд бүгд оюутан сургуульд явчихсан. Тэгээд ирэхээр ном уншиж эхэлт юм билээ. Тэгээ ном уншаад эхэлсэн чинь бас 10 жил байхдаа бол ер нь хэр унш шимтчихсэн. Барилдаал давхад байсан. Барилдаал давхад байсан. Тэгээд намайг 10 дугаар ангид байхад энэ чон багш хөдөө очсон юм аа. Юу, хулдад очсон. 10 дугаар ангид байхдаа тэгээд энэ номын амтанд чинь багш бас их оруулсан юм аа. Тэгээд бүх болох юм сонирхолтой хөгд байсан. Багшийн таяа очно. Нэг шүлэг мүлэг гэдэг юм. Тэгээд тэр үед чинь хөгд өгөл нэг шүлгийн тэмцээ болон шүлэг хүчээр гэр хөгд өгөн хичээлээр шүлэг хүчээр өгдөг. Тэгээд тэр нь ч нэг өтөч юм байхгүй л тийм л байсан. Тэгээд яг үндсэндээ яа яг яруу найр гэж юм гоё юм байт юм байна гэдэг юмны амт чимтгийг бол хөдөө байхдаа л мэдэрсэн шүү. Тэмээгээр яах. Тэмээг хариулаа. Тэгээд ингээд ном уншаад ирсэн чинь шүлэг хүчмөр санагдаад. Тэгээд шүлэг хүчсэн. Тэгээд сум метр бас аав ээж тэр үед чи юу те. Дураараа биш шүү дээ. За би сум явуулаг мордод авчихгүй шүү дээ. Тэр чинь өнөөдөр тийм маргааш тийм тэгээ аав ээж тэрээс бас асууж байж явна. Сум явж болох уу тэр за миний өнөг сум ороод ирэхгүй гөвөл явна. Тэгээ 2-3 сардаал нэг орно шүү дээ. Тэр чинь сар болгон ч орчдөг. Тэгэл нэг сум ороод ингээд чанагчтай ирлээ. Тэгсэн чанагчтай оо шимжингой юм раад л тэгэл чанагч. Хултын төв дээр гэж. Хултын төв дээр багш зүү юу. Тэр үед багш хуучин социализм үед багшийн сургуулийн пианоор өдөрдөг чанг гэжсэн. За. Тэгээ пиано сурагчдыг одоо ингээд одоо тэр чинь пианорын гишүүн, пианорын бүлгэм, дээс квадрын нэрмжт бүлгэм гэдэг чинь том юм байлаа шүү. Тэгээд тэр маань нөгөө 90 хэдэн он гээд ингээд цаг өөр болоод пианор эвлэл гэдэг юм байхгүй болоод эхэлсэн чинь тэдэр бол хүмүүс нэгэнд бэлтгэгдсэн тэр боловсон хүчнүүдийг маань бол одооны нийгмийн ажилтан гэдэг юм. Тийм тоогоор одооч л байгаа. Одооч л байна. Тэгээд энэ хулцсан минь захиргаанд нийгмийн ажилтнаар бол чоногч нэг 2 жил хэрэг ажилласан шүү. Тэгээ би тэр үед өдөө байх. Тэгээд багштайраа өдөөнөөс хаяа нэг орж ирсэн. Тэгээ багш ирэнгүү тэгээ сүүлдээ намайг тэрэнд дурлаад тэр байнгут хот орон өдр байж байгаа л нөгөө яваад очихороо юм сонирхолтой номнууд. Ингээд нэг очиход шуудаа ном өгнө надад. Бас таваа юм аа. Аваа юм. Тэгээд уншин. Тэгэл тэр шуудаа намайг өдөө аваачаад тавьсан. Би чинь тэгэл номон дөрүүлгээ хараад тэгээд. Тэгээд ингээд тэнтэй би нэг 4 жил боллоо. Бас л өдөө удсан юм шүү. Удсан. 4 жил тэгээд тэнд ингээ ном үзээ. Тэгээд сүүл рүүгээ ерөөсөө ном үзээд ирсэн чинь. Тэгээд тэр үед ингээ мал явсан. Манайх ч одоо 1000 шахам малтай. Тэгээд аавтайгаа ээжтэйгээ тэгээд нэг манай нэг охин дүү тэгээд ингээд дөрүүлэх нэ. Бос нь бол ингээд дунд сургууль, дээд сургууль явцсан нөгөө төл маань. Тэгээд тэр олон малыг услах, нослох, самнах. За тэгээд тэр малын цаагуур, наагуур явах өдөр тутмын тэр малын ажлаас бол 17-8 хүүхэд бол шантарч эхэлж байгаа юм л да. Тэгээд ингээл байхад одоо хаяаны айлын хүүхэдээ сургуулийн оюутан амралтаараа ирсэн байна. Таквад өнөө тэр чинь өнөссөн зүйлсэн гэж хачин өөр зүс царай аж гэж хачин шал өөр чалал өөр айл усан дээр ирнэ тэгээд тэгэл нөгөөдөл чинь ингээл уцаад явчихаар дахиад ил болоод тэгэл тэр нэг сургууль соёл гэж юмд явж үзсэн юм. Ер нь л би ботсон шүү. Ингэж хаваа татаж энэ малын ханаас явахгүйгээр ингэж. Гэтэ цаана нэг юм мэдрэмж байсан би ийм юм биш дээ гэж. Би бас нэг юм дуудаад байсан юм байна. Дуудаад байгаа. Дуудах баг. Тэгэл нэр нь аавдаа хэлнэ л тээ. Тэгээ аавдаа хэлэхээр одоо миний хөө зэрэг зургт яваад ирсэн юм ч одоо тэгээд хөтөөгөн сайхан малаа мал. Дунд зэрэгт яваад ирсэн байж байгаа. Тэ. Энд нэг жил зэрэгт явсан байгаа бол 5 жил шүү дээ би чи. 5 жилийн дараа сургуульд орж. Тэгээд тэгэж байгаа. Одоо ингээ сайхан малаа мал одоо сайхан шүү дээ өдөөч. Энэ нутаг орнд баав ээж байж шүү дээ. Малгай олон болчихсон. Одоо бас л энэ юм чинь болоо шүү дээ. Тий энэ малгай дээр аав ээж хоёрын юм гэж багт чинь л. Тэгээ одоо ингээ хэдэн дүүнэрийн зүг шиг нь болоод одоо энийг ингээ өсгөөд. Тэгэл ингээ
одоо ханийчлалтай болоод миний аав нь одоо ингээд сайхан гэр ороо бэлдээд их өрөөд ингээд өдөө байлгах гэдэг аав нь. Яа би нэг сургуульд маргаал гэл. Тэгээд ер нь бажгаал аваасаа би нэг сургуульд явахаас аваал ахваал. Тэгэл ямар авахаа хүнээс гарах вэ шүү дээ тэр чинь 20 хүрцөө үүж одоо тэгэл. За тэгэл аав явуулахгүй л байна нэг явандаа л гэж боддог. Тэгсэн нэг удаа аав тэгтий. За миний хөө ер нь ингээд яж хахад намаас олохгүй нөхөр ингээд намд дурлах нөхөр сургуульд л явъя гэж бодоод байгаа шиг байна. Хүүгээ аав нь сургуульд явуулъя. Тэгтээ. За чи тэгэл нэг дээд сургууль төгсөж ирсэн нэр зүүчээл. Сумын төвдөр нэг дон сургуулийн багш нартай. Нэг бие нэмрийн багш нартай. Тэгээд л одоо арихтаар суугаад л ингээд л одоо энэ нэг тийм дампуурсан. Багшийн ажлыг өдөө хийж чаддгүй нэг ийм юм болох юм бол би ч юм явуулахгүй. Арга амлалт авах юм шүү дээ. Тий. Амлалт авсан. За чи явах юм бол явсан шиг яваа. Тэр номыг сурсан шиг сураад чи нэг Монгол улсын хэмжээний хүн болж чадах уу? Чадна. Явахын төсөл болж байгаа шүү дээ. Чадна. Тэгэх юм бол би чамайг явуул. Тэгэхгүй нэг дээд сургууль төгсчихэд нэг аймаг дээр ч мөн нэг бие нэмрийн багш ч юм уу одоо нэг зураг хөдөлмөрийн багш. Миний чаддаг юм нь барилдана. Нэг жоохон зурна. Тэгэхээр тэр хоёрын л багш болно гэж бодоод байна шүү дээ. Нэг бол тэгээд тийм нэр зүүцсэн. Тэгээд ажиллаж байхгүй тэгээд тэр намайг сургуульд орох үест бол яасан гэхээр хувийн дээд сургуулиуд ч олон төгссөн нийгэм цаг үе солигдоод ажлын байрнууд ингээ хомигдаад эхэлчихсэн. Дээд сургууль төгссөн ажилгүй усууд олон болж эхэлсэн. Дээд сургууль төгсөх юу хийдэг ажил байхгүй. Маламал түрүүчээс эргээд малам болж байсан. Тийм л байна. Тэ. Тэгээд чи одоо дээд сургууль төгсч ирэл одоо ийм хүмүүс чинь ингээ малмал л яах. Гэрэн дээд сургууль гэдэг ч боддог. Гүй би явуул одоо станаар торой. Тэгээд чи тэгээ явуул ингээд зүгээр ингээд цаорол ерөөс. Монгол улсын хэмжээний л хүн болж чадвал явуулна ч юм. Тэгэж чадахгүй л тэгвэл аав нь одоо ингээд төлбөр түрээс чинь төлөөд сургууль соёлд явуулъя гэж. Тэгээд би чадна гэж аав даам очгоогүй. Тэгэл одоо сургуульд орж байлаа да. Энэ бол миний аавын одоо малын даасныхын дэвтэр байна. Тэгээд энэ дэвтэр дээр юм бол одоо ингээд хэдэн хүүхдийнхээ утасны дугаарыг бичсэн байгаа энэ зайлуул хүмүүс утасны дугаар гоё бичгтэй байна. Тий. Одоо бичгэн ингээ лав гочир нэм лав гэсэн. Лав гочир нэм лав, нэм сүрэн, нэм гэрэл, нэм сампу, бямб лав гэд ингээд хэдэн хүүхдүүдийг утасны дугаараас эхлээд ингээ хүмүүсийн утасны дугаарыг бичсэн байна. Тэгээ энэ дээр аав минь энэ 13 хуудсан дээр нь болохоор одоо ингээд шүлэгдсэн. Омог шил минь омог бол байна. Тий. Тэр ийм бичгтэй хүн байсан. Тэр аавын шүлэг юм дөө тэр. Тэгэхээр бол одоо шүлэг яруу найргийн одоо энэ өвөгдөл бол ааваас үйжээ. Тэ ааваас л одоо өгөгдсөн өвөгдөл баг. Тэгээд дээрэс нь энэ нутаг нугай маань тэр миний эмээ за тэгээ нутгийн хөгшөд өвөгдийн тэр аман яриа аман бэлэг гэж юм байна. Энэ бол тухайн цаг үедээ залуу зандан тийм амгалан төрөмгийн насанд ойж буугаал байдаг юм шиг мөртлөө нэг хүний нас сайхан жигдрээд ирэх үест бол жинхэнэ мэдлэг болж тархинд үнэнчээр үлдсэн зүйлсүүд бол тэр байд юм байна л. Дорн дөхний гүн ухааны дээд сургууль гэж тэр үед нэг тийм хувийн сургууль байлаа. Тэгээ тэр хувийн сургуульд улсын сургууль эднэрт чинь 5 жил малан болцсон конкурс шалгалтын нөгөө тэнцэхгүй шүү дээ. Гэтэ дорн дөхний гүн ухааны сургууль их юм өгсөн юм шүү дээ. Тэнд их юм өгсөн. Сайхан ачид тэр бол хувийн сургуулиуд дотроос философи ухааны чиглэлээр одоо ингээд юу яатсан дагнаад одоо голчлоод түүгээрээ мэрэгшээд ингээд нарийн одоо мэрэгжлийн тэр олон том эрдэмтдийг нэгэн дор чуулуулж хичээл оруулдаг юм сургууль. Тэр ямар учиртай сургууль юм гэхээр Монголын одоо философийн зарламайлц эцэг гэж хэлэгддэг Аргачаагийн нансал гэж том эрдэмтэн хүн байсан байна. Тэр эрдэмтэн хүн гүн ухааны чиглэлийн философийн чиглэлийн хувийн сургууль байгуулад өөрийнхөө үеийн одоо тэр Монголын сор болсон найз нараараа багшлуу. Манай сургууль тэрч багшлаа. Нөгөө чинь за нансал гойсон шүү багшлахгүй болохгүй гэж тэрч багшлаа. Тэгэл нөгөө халахын жинхэнэ одоо Монгол мэрэгдийн орон хэмжээнд болсон хүмүүс чинь ирж биднэрт хичээл авдаг.
Будын ухаан гал усан цэрэн гэл одоо том доктор, дагварч том доктор те суднам дэрэг гэж том доктор, хүн сэтгэл судлалын бор гэж том доктор хүн. За одоо энэ будын одоо судлалын мундаг том ламзрынгийн хүрэл баатар гэж хүн. За тэгэл одоо балхааж уугаа, дангааж уугаа. Тэр ч одоо бүгд ирчихэл байна. Тэр чи одоо өөртөө зарим нь бол одоо сайн нарын зөвлөлт төр байлаа шүү дээ. Хүн бүхэн балхааж уугаа гэж балхаа дарга гэж гэдэг байж байгаа. Тэгээ нэг намтар солигдоод юм болцсон. Тэгээд тэд чинь бол дандаа хойно одоо өндөр өндөр болсорлоо эзэмсэн. Тэр том хүмүүсийн аман гэгэнээс би хов муутай болоод толгойтой багын тогтоож авч штэ. Тэрнээс бол одоо жинхэнэ гайхамшигуд одоо хичээл орлоо шүү. Одоо ингээ хүн мэдээ чи яруу найрагч хүн зохиолч хүн аав ээжигээ бол магтан дуулж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг юм аав ээжигээ мэд байхад ач үений ингээд санаад ингээд нэг шүлэг нэг өчих өөр байна уу? Аав ээжигээ бурхны орон залгачингууд араас нь бас нэг аав ээжигээ дурсаад гэдэг юм уу? Бас нэг амьд ахуйд нь дихгүй яваа гэдэг нэг харуусаад ч гэдэг юм уу? Нөгөө тогсронгоор ихгүй юм гэдэг шиг те нэг тэнд нэг дуйлч гэдэг юм нэг юм шүлгийн өөрийн бодлого ухаарлын ч гэдэг юм шүлгийн хэлбэр өөрчлөгдөж байна. Өөрчлөлт. Тэр өөрчлөлт гэдэг бас нэг сайхан ер нь юм байдаг байхгүй. Хүн ээжигээ аагаа амьд зэрэг байхад шүү дээ. Тэр нь ачийн тухай эсэж боддог. Тэр би л бодож байгаа. Аавынхаа ачийг нэг хариулж чансан, ээжийнхээ ачийг нэг хариулж чансан. Гүм аав ээжийнхээ хүч буйнд би ийм ондог явна гэж бол. Би бол зүгээр л эрхлэхийг л боддог. Тийм учраас тэр цаг үед бол хүн аав ээжигээ хайрлал, аав ажлын тухай, ээж ажлын тухай тэр ингээ илүүтэй гүн гүнзгий ботоол тэр бол байдгүй юм. Мэдээж хүн л юм чинь ээжигээ хайрлна. Тэнэг л биш юм чинь ээжигээ хайжиг нэг хариулах юмсан даа гэж хичээн чадна, бодно. Баярлуулах юмсан гэж бодно. Тэгтэл тэр бол тийм юу гэдгийг өдрийн бодол шөнийн зүвчгэн гэж энд цээжний хатам зүрхний гүндээс ингэж үргэлж ингэж цацрахгүй, үргэлж ингэж гэрэлдэхгүй. Зүгээр ер нь аав ээжигээ бурхан болсны дараа бол байхад нь би ийм ажлыг үзүүлж, байхад нь би ийм инэрлийг гэрэлтүүлж, байхад нь би ийм шүлгийг бичиж чадах байсан шүү дээ гэж л харамстай юм. Сосор оромгой нэг яриа өгдөг. Амьд нь аав ээжигээ баярлуулж чадаагүй байж, ачийг хариулж чадаагүй байж тэгэл нэг өнгөрцөн хойноос нь би хайртай байлаа инглээ гайл нэг ингээл уулгалсан ганлангийн гонлонгийн одоо гонигийн дуунууд дуулаад гонигийн шүлэг бичээд л нэг л ухаантай хүн болцордог аав ээж өнгөрөхөр. Тэр чинь амьдад нь ингэх хэрэгтэй байхгүй юу гэл ингээл хангалцаад ярьдаг. Тэг би бодож ирсэн байхгүй. Ээжтэй хүн л ингэнтэй гэж. Тэр үгнээс би юу ойлгож байна гэж. Сосор оромгой ээж нь амьд байд юм байна шүү дээ л гэж бодож байгаа. Ээжтэй үл тэгж ярьж чадах байхгүй. Сосор оромгой хэрвээ ээж нь бурхны оронд байсан бол тэгж ярьж чадахгүй. Би нэг шүлэг өгсөн шүү дээ ээжигээ өнгөрөхөд. Хүний хүү хийгэн алдахад хөөхийдөө гэхээс хэдрэхгүй л явжтэй гэж. Би танаа ээж ажил дээр очиж тэгээд ингээд бодож байсан. За миний мөн хайс ээжийг алдсан хөөхийдөө л гэж бодож. Эвэтэл. Тэгтэл яг чам шиг тэр үед тэр зовлон гонгийг цээжин ном дураа нэт туучулж үзээгүй л байсан байдаг. Үзээгүй л байдаг байхгүй. Тэгэхээр энэ хоёрын хооронд алга дарам зөрөө байгаа юм чи боддог. Тийм ээ. Тэр сосор хомгоо тэгж хэлж байгаа байхгүй. Хүн ээжигийн сэрүүн донголог байхад яадаг гэж эрхлэхэл боддог. Эрхлүүлэхийг хязгаарч боддог. Би л лав юм байсан. Энэрл уярлын шүлэг. Ингэн тэмээ ташиж үзэгд нь их талын анги авхиж үзэгд нь туг зогдорн ширхиглээд намиж үзэгд нь туйлс домгийн үзэмжээс ч сайхан харагдана. Харагдах өнгөний сайханд нь сэхүрэн суутал ханган тал бойлох дуун сэтгэлсэн илв. Өвдөг согдорынхан намянд аламайрн суутал өр өмөртөл бойлох нь элэгэмтлэв. Ингэн тэмээ бойлсаар ирж явав.
эви хөөрхи уйлсаар дэргэд зогсов. Дэлт мөрнөөс бууж газар суусан намайг дэлэн хөхөөн тишээлгэн хэд хэд тойров. Сүүгээ савируулан гунгансаар ирж үнэрлэв. Сүж дэлхийд гомдосноо мэлмэртэл уйлав. Буйлах дун чихэн дээр ян хатав. Ботгоон алдсан ингэн тэмээг би сая мэдэв. Уйхан тунгалаг нүдэндээ цийлэн нулимстай. Удаан уйлсан бололтой товруусаж хөлдсөн завхтай ингэн тэмээ намайг тойрон эргэн элэг эмтэртэл буйлан ээрэн уйлна. Үрэн хайгаад олойгүйдэн уймэрч буйлна. Үйлт тэнгэрийн хаяг мэлмэрэн ширтэн оёор нулимс сормуусын дагсаар газар унана. Онож туссан чулуун өөрөө ботарч үзэгдэн. Хатуу гэлээчиг хаашаа янзын орчлон бэ. Халаглан харуусах сэтгэл цээжний нөмөр жиндүүлэн амтэн гэлээчиг ижи зовлонг яалтай вэ. Аюулхай цээжний минь дотор тэрл аяараа өмөрнө. Тавилангийн хатууд хөөрхий өшөж байгаа чиг юм уу да. Танан цагаан шүдэн үерч унтал хавирн хаханах дуунд нь элсний хэрхэг үймэлдэж хаяа хэрхэггүй талч дачуухан юм шиг бодогдно. Ингэн тэмээ дэргэд минь буйлсаар л байв. Эви хөрхий хажууд минь уйлсаар л байв. Анлингийн аялгуу хүүгэн салхилан эрэм брантай хорвоо дээр амьдрахаас өөрөөр яалтай вэ? Тэр хүн одоо ээжтэй ингэж хажууд нь дуулж өгч тэгээ тэрэнд миний тухай дуулж гин гэж ээж нь дотроо инээмсэглэн ганхаж байх тэр боломжийг олгож байна. Тэр чи гоё яриг. Тэ ингээд сууж. Тэ тэгэнгүүтэн тэ одоо тэр дууны шүлгэн дээр байна шүү дээ тэ. Маргахын аргагүй үтсгэлэнгийн чинь магтээ, мартахын аргагүй өнрийг чинь магтээ гэд ингэнгүүт тэгээд хүн хажууд нь ингээд доолж ангууд хүүдэн бүвэлүүлэн ганхаж байгаа ичи шиг ингээд миний хүү намайг ингээд миний өнрийг миний үтсгэлэнг тийм ээ. Маргахын аргагүй үтсгэлэнгийн магтээ. Тэгээд мартахын аргагүй өнрийг нь магтээ. Илэгтэй зөвлөхөн алгыг нь магтээ. Инээхтэй цацардаг царайг нь магтээ гэдэг. Тэгэнгүүт нөгөө царайгаан цацруулах гэ өөрцөглөөд инээж байгаа тэр тийм боломжийг бас хүн эдлээсэ гэж бодож байна. Одоо энэ ээжийн тухай саяны одоо магтаал гэж байна. Сонсондоо ээж сонсдог. Би нэг бичвэр бичсэлтэй ээжийнхээ ачиг яалаа даа л гэж. Тэгээд тэн дээр болвол юу гэж бичсэн бэхээр би ээжгүй болчиход ээж минь бурхан тэнгэрт одцсны дараагаар амьд нь одоо ачийг хариулж чадаагүй би. Одоо ингээд ээжийн ачийг хариулах боломж байна уу гэж. Тэгээд би одоо судар шаштрыг нэлээд байцааж ингэж үзлээ. Тэгээд ингээд судар шаштрыг байцааж байгаад би нэг тийм ганц гоё мөр олсон. Хүн эцэг эхээ эсэм мэнд байлгахын төлөө үнэн сэтгэлээсээ залбирэн өөрийнхөө хоёр нүдийг ухаж ингэж алган дээрээ тавиад бурханд өргөсөн ч энэ мэт үйлдэлийг 1000 түмэн удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн ажлыг хариулж чадахгүй л гэж байгаа. Амар гоц. Тэгсэн нэг домогт байна. Бид яавал сая эцэг эхийн ачийг хариулж чадахгүй гэж хэсэг хүмүүс бурхан багшаас асуусан. Бурхан багш хариулсан нь. Эцэг эхийн ачийг хариулахын хамгийн сайн арга бол тэдний асар ачлалын тухай өгүүлсэн ном судрыг өргөн ихээр тараах хэвлэл мөн. Тэгээд бусад хүнд ухааруулах нь шүү дээ тэр үг. Тий. Ерөөсөө юу гэхээр одоо би бол ээжийн тухай, ээжийн ачлалын тухай яриад байна. Ямарваа нэг юм хэмжээ хязгаартай хэдийдүүлж болохгүй нэг юм хэмжээ хязгаартай юм байсан байлээ л дээ.
Өөрөөр хэлэх юм бол адгийн таныг аваагаа магтдаг гэдэг бол битгий магт гэсэн үг биш л тийм. Тэгэхдээ энэ хань гэдэг хүний тус эрдмийг хань гэдэг хүний хайр инэрлийн энэ хань гэдэг хүний намайг халамжилж байгаа ачийг магтаж биш хайрлаж найруулах хэрэгтэй юм байна. Тэ. Би бол сайхан ханыхаа тухай, сайн ханыхаа тухай цомхон бөгөөд томтойхон л хэдэг үгэнд багтаая л гэж бодож байна л. Тэрнээс ингээд дэлгэрэнгүй яриа адил миний хань юм тийм ээ. Аль баргалж л одоо зарим нь бол хань үе тэр юм байдэн штеп хөнжлөөс хүч харуулах нь олгүй юм шиг. Цаг үе ийм битгий байгаасаа л гэж. Тэр энэ бүх юмний чинь бангал тааруулаа л гэж. Тийм учраас би ханижлийнхээ тухай, өргөдийнхээ тухай томтой хэд. Үгэнд багтаая гэж бодоод байгаа. Энэ бүх юм нь бол би сайхан гурвангуутай, хоёр багын нэхэр сайхан гантай. Тэгээд бурхны аврал, урдын ерөөл буурлын буян гэж мундаг юм байна. Буурлын буянд өөрийнхөө чадал гэж хэлэхгүй шүү. Нэмлэг байх гэдэг хал сайхан л явж байна. Амьсан нүднийхэн сормоос тэр бийж алиман улаан уруулдаан инээмсэглэл тодруулан зүүдлэнхэн унтаж буй чинийхэн амьсгалтай зүрхнийхэн лугшалтыг нийлүүлэн ажижээ суухтаан ямар их хайртайгаан улам мэдрээд Ярууслын дуутай өгчлөнд өөрийн ирэхгүй талархан тонорсон их хайраар үргэлж гийдэг нүднийх нь хагалбарт туяарсан жаргалын нэмдэг мэт ганцхан алтан зураас нас тогтож намбас уусныг нь уламжиг тодруулаад намайг дотогшин сэмээрхэн мэлмрүүлж билээ. Дэрэлдсэн гурван хүүгээр минь амьдралыг гэрэлтүүлсэн дэвжих амьдралын түшиг чамдаа дэндүү их хайртай юм аа. Би бол бурхны авралаар над сайн заяалаа гэхээс илүүтэй миний ханы үйл миний үйлөөр хоёр аваа байжтэй бид бие алччих гэж л та бас бэлгшээж ин гэж бодож. Одоо юу гэдгийг тасралтгүйгээр гинжин хэлхээ мэт ингээд цаашаа улбаалж төрөөд явдаг энэ төрлийн олон улбаан дээр бид ингээд бие биедээ авчирчаа л гэж. Бурхны шашны сургаал дотор бол нэгэн цагт миний хань миний ээж байсныг үгүйсэхгүй байл гэж. Ер нь тийм байдгүй байна. Ястаа сайн тий. Миний урд төрлөөдөд ээж байсан байж ба. Миний ээж байсан байна л гэж. Их болсон 6 зүйл гэдэг чинь шүү дээ. Шүлэг ярууны ихч болгоно нэг тусдаа нэг юм хэлбэр онцлогтой байх юм да шүлгийн. Тэгээ нямлог гэдэг хүний шүлэг ярууны их тийм үгийн бидний мэдхгүй үг байдаг. Тэгээд цөмөөрөө ингээд шинэ ном гаргаж уншиж байгаа энэ юу гэсэн үг ингэж чамаас ингэж орчуулагтай ингэж уншиж ойлгодог штеп. Тэгэхээр одоо энэ дэр Монгол ахгүй соёлын үг хэллэгийн тайлбар төлгээд. За энэ толын талаар тэгээ энэ хүмүүс ягаад үгний юм ядуулж орж байгаа. Энэ тал дээр шинэ одоо гашилж санаа зовж явдаг л одоо нэг зүйл штеп тий. Тэгээд энэ хоёр шалтгаантай байна. Тэгэхээр нэгдүгээр гол шалтгаан бол энэ бичгийн үг хараарийн үг гэдэг ийм үг рүү хоёр хувааснаас болж энэ үг хэллэгийн нарийн нандин гол юмнууд маань тэр нэг амьдлаг, сүнслэг тэр уян гараагийн уялдаа холбоо маань алдагдчих эхэлсэн байна гэж ингэж ойлгож байна. Нөгөөх нэг шалтгаан нь юу гэхтэй зэрэгт бол техник технологийн хөгжил дэвшил, улс орны хөгжил цэцэглэлт хүний амьдралын энэ хэв маяг Монгол ахуй амьдралын хэв маяг соёл иргэншлийн энийг өсрөнгүй хөгжил донд ингэж салгаа займраатай болж зарим нь ингэж өргөдөж тарамдж байгаатай холбоотойгоор зарим үг хэллэгүүд бол мартагдчих эхэлж байна л гэж. Зөв. Гэж бодоод байгаа. Ийм учраас одоо их хэл маань бодлоо ингээд хэрэглээний үгийн санаа шүү. Хэрэглээний одоо бидний хоорондоо яриад байгаа. Түрүүнд одоо чи өдөр ярьж штэ өдөр тутмын сонингууд гэтэл одоо нэг 500-аас 600 хүн дотор хэрэглэж байна гэж. 1000 гэхгүй байна л гэж шүмжлээд байгаа шүү. Тэгэхээр энэ үг хэллэг маань бол ийм байдлаас болоод одоо хэрэглээний үгнүүд маань үе хомсдол бий болоод байгааг бол одоо хаасаагүй яриад байна л. Тэгээд энийг одоо ийм болоод эхлэнгүүт нь би бол Монгол ахуй соёлын хөгжлийн тайлбар төлөвөд одоо нэг ийм тол бичсэн. Тэгэхээр энэ тойл бол яг хөвгтэй зэрэгт бол ингээд юутай. Жишээ шүлэх. Жишээтэй юм байна тий. За тэгээд олон адуу багшралдан
хүмүүс адуу хазрагдана. Онгоцны хоног алдахгүй залуус ус ховоодно. Сэлдгэнсэн азарган үрээ адуу өмүүлж гүйж тасдна. Сэгсгэнсэн дэлтэй бүдүүн азарга түүнийг хасч хөнө. Хүдэр залуус азарган үрээг барьж агтлана. Хүлж баглаад гар хөнгөнтэй савслагдаж үзэгдэнэ. Аргал асаа май тавьж нурм үүсгэн азарган үрээний хоёр болон нормонд болж эцгэн гэж. За тэгэл энэ саяын шүлэг дотор бол ингээд энэ шүлэг юу гэж байна гэдэг одоо залуучуулаас асуухаар бол энэ үгүүдийг мэдэхгүй байж магадгүй гэсэн үгүүдээ би энэ шүлгийн дотор сонслоод авч байгаа. Тэгээ тайлбарлах юм да. Жишээ нь адуу азаргадах, онгоцны хоног, тийм ээ? Гүү тасдах, хас чөөх, агтлах, гар хөнгөн савслагдах, май, нурам, булдан гэдэг энэ үгүүдийг залуучууд мэдэхгүй байж магадгүй. За магадгүй одоо энэ цагийн ирэхэрч мартагдчих магадгүй. Тэгээд энийг тайлбарлаж байгаа. Тэгээ энийг тайлбарлалтаа адуу азаргадах гэж байна. Одоо жишээ нь хангайхан та нарын мэдэхгүй. Усанд ирсэн худаг дээр ирсэн адуу худгаас удаг адуу хэлж чинь. Усанд ирсэн олон азарга адууг услахтаа бүгдийг худгаас зайдуу хорж байгаад худаг руу азаргаар нь тастан оруулж услахыг адуу азаргадж услах гинэ. Азаргаар нь л гэсэн үг юм тийм. Учир нь олон одоо азарга адууд ингээд нэг дуруух юм бол бөөн тангаралцаан гадна унаггүй сарных одоо ингээд янз бүрийн юм болох зарим унаг төөрөөд өөр адуу дагаагүй ч ийм одоо осол залгайгаас болгоомжлт ингэж одоо услахыг одоо азаргатнаа л гэж. За онгоцны хоног гэж. Тэгэхээр ингээд ховоо гараагаад худгаас одоо ховоотоос гараж ирээд онгоц руу хийнэ. Дахиад ховоод хооронд нэг онгоцонд говсыг чинь тэр онгоц дүүрмалч угаал барчих шүү дээ. Тэгэл онгоц хоосон байна. Дахиад ховоодоо гаргаад ирэн дахиад онгоцыг уучих. Тэгэхээр онгоцны хоног алдахгүй гэж тэр их гоё сайхан ус хийдэг тийм гарамгай нэртэй бас манай гойд байна. Сайхан ховооддаг. Тэр доош тулахгүй туслаад байна гэсэн үг юм шүү дээ. Тэгэхээр тэр олон малыг ингээд ууж явахад помпоор соруулж байгаа юм шиг тэр онгоц руу тийм хурдтайгаар их гоё уран жамин ус ингэж хийж байгаа. Тэр улсуудыг онгоцны хоног алдахгүй ховооддаг. За онгоц хоногтой байна. Одоо мал буурагчилж байна гэж. Буурагчлах гэдэг бол мал яг ханах биш. Арай ханаагүй. Тэгтээ цангасан гэрэн дарагдсан байгааг хэлж байгаа. Зөв. Одоо гих мэтийн ийм одоо нандин үгүүдээр ийм тайлбарт ойл гаргаад. За энэ тайлбарт толгой маань хизээ хэвлэлтэнд орж хизээ. Одоо энэ ингээд дуусчихсан. Одоо энэ эх 7 хоногоос ингээд хэвлэлтэнд өгч байна. За. Эх 7 хоногоос хэвлэлтэнд өгчнө гэдэг чинь бол одоо энэ толгойг бол үндсэндээ 3 сартаа багтаагаад хэвлэлтээс. 4 сарын 1 гэхэд бол одоо уншигчтэй хэрэгцээд гарчнаа л гэсэн. Зөв. Тэгээ одоо энэ бол боловсрол шийдэх ухааны яам зөвшөөрдөг ингээд сургалтанд оруулмаар шахгүй юм. Миний бодлоор. Тэгэхгүй зөвшөөрчих байх л гэж бодож. Зөвшөөрөх байлгүй дээ. Тэгээд одоо ягаад гэвэл энэ хэл өвчгийн шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн гэж байдаг. Тий. Тэгээд хэл зохиолын хүрээлэн дээр одоо би академич хэл шинжлэхийн ухааны академич одоо шинжлэх ухааны академийн жинхэнэ гэж академич болд гэдэг хүнд одоо үзүүлж ин алдаа мадгийн засуулж ин гэж энэ төлөйг мгсэн. Тэгэхэд бол энэ бол Монгол анхудаа гарч байгаа тойл байна л гэж. Урд өмнө нь Монгол хэлний тайлбар тойл юм жишээлхтэй тайлбар тойл гарч байгаагүй. Тэгээд бас яг Монгол хэлний тайлбар тойлын хувьд бол ингээ би дагаад ганцаараа ингээд тойл гаргасан хүн бол одоо ер нь зөвлөгөө гойдамтай сүрэн дээрээс хойш тун ховоршуул гэж. За их хүмүүстэй тэгэхээр бид хоёр ингээд нэвтрүүлгээ бэлдэж явах яг энэ үед бас төрийн шийдвэр зардаг тушаал гарч манай ням тог маань хөтөлбөрийн говийн улаан тогийн одоо юм их сайхан одоо одонгоор ингээ мялалаа энэ бол их сайхан байлаа бид бүхний хувьд. За тэгээд яг энэ цаг үед юу бодогдож байна? Яг энэ шүлэг яруу найраг энэ одоо гэгэн энэ сайхан ард түмний одоо оюуныг тайлж үүдэг энэ сайхан энэ онгод хямар шингэсэн энэ одоо ажлыг ороод л одоо энэ хөдөлмөрийг л үнэлж л одоо төрцгөөс мялааж байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр одоо яг юу бодож байгаа? Хэдэн болчихвол. За би одоо 1990-ад оны их үеэс л Монголын утга зохиолд анхны одоо ном хэвлүүлж гаргаснаас хойш одоо ингээ өнөөдөр 20 гаруй жил ажил ингээл шүлэг бүтээл тойруулаа. Тэгээ энэ хугацаанд 16-7 ном гаргажээ. Тэгээ яг одоо энд судлаачид эдгээр бол тодорхой хэмжээний тэр бүтээлийг маань үнэлтэйгөө судлаад Монголын утга зохиолд тодорхой хэмжээний өөр ингэсэн өнгө аясыг гаргаж за тэр дундаа Монгол уран зохиол үндэсний уран зохиолын хэл гэдэг энэ нэг судлагдах юм байна.
За тэр нь юу гэхээр Монгол орон зохиолын хэл гэдэг бол одоо бид бүгдийн энэ монгол хэлний яруу хэрэглүүрүүдийн үндсэн жолборыг л одоо хэлээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэнд бол өөрийн гэсэн аясыг бий болгож бас тодорхой төвшөнд үгийн санг урагшлуулсан гэсэн ийм үнэлт бичсэн байт юм билээ судлаач. Тэгээд тэрийг мань бас үнэлсэн болов уу гэж ингэж бодож байна. Тэгээ хөдөлмөр бүтээлээ үнэлүүлээд төрдөө үнэлгээдээд төрийнхөө төвдөл бадаар яг нэвтрүүлэг бэлтгүүгээр бас ийм баяр төөл явдал тохиолдож байгаа нь бас санамсаргүй хэрэг биш юм шиг. Аливаа оны хөдөлмөр гэдэг зөвхөн өөрөөс шалтгаалдаг тийм ээ. Тэгэхээр энэ шүлэг яруу найраг энэ зүйл рүү хөтөлсөн мэдээж ирэх хүмүүс байгаа. Мэдээж хүн ямар нэг баяр ямар нэг багтлын дараагаар нэг хэн нэгний хэлэх хэн нэгэнд баярсан таларснаа бас өөрөө илэрхийлмээр санагддаг. Тэгэхээр тэр одоо хүн ямар хүн байх вэ? За би бол намын багш шүтдэг олон хүмүүс байна да. Тэгээд энд одоо энэ монгол хэлний энэ үгийн баялаг ийм одоо хэрэглээтэй үгийн баялаг самтай болгоход бол хамгийн түрүүнд аман гэгэнээс бүхэн аялгаагаар зүрхэнд нэвчүүлж бүгэ аялж өгсөн ижигээ. За тэр аав ижийнхээ гэрт өдөөгийн одоо эгэл бүргэл малчны гэрт тэр аав ижийнхээ хооронд нутаг нугийнхны хоорондын одоо харилцан ярилцж байсан тэр цаглшгүй баялаг монгол хэлний далай донд өссөний одоо бас энэ миний хэлний маань энэ бас мэдлэг арай төлхөө байдгийн тэрнийг болов гэж ингэж боддог. За тэгээ сургууль соёлын мөр хөөгөөд энд одоо би чанга хшээгаан бас хэлмээр санагдаж байна. Энэ бол намайг Монголын утга зохиолд анх хөдөлж оруулсан хүн. Дээр нь бас миний тэр сэтгэлгээг одоо задлах тэр хүүхэд бага байхад минь ном бүтээлийг уншиж ямар өнцгөөс яаж харж яаж ойлгодог шүлэг бүтээл гэдэг юмны цаа талд өнгөнд харагдаж байгаагаас илүүтэй гүнд нь нуугдж байгаа эрдэнэс шиг алт шиг тэр гайхамшигт одоо далд овцсод юундаа байдгийг нууц дэлгүүрийг бол миний гар татгуулж гисэн хүн. За дараа нь бол одоо миний буддын далай баялаг утга соёлоос тодорхой төвшөнд өөрийн шанагны хэрээр дүүргэж гисэн Монгол улсын соёлын гавь сэтгэлтэн намч мэрэгэн гавьж сонин баяр багшийн гамс энэ өдрөгүй бас багшийн минь гавьяа юм да гэж бодож хэлхийг хүсэж байна. За дараа нь бол одоо миний энэ утга зохиолын энэ өнөө цагийн шинэ үеийн орон зохиол дотор нэг өөрийн өнгөтөр хулж дуурах энэ зохиол бүтээлээрээ дуурах энэ боломж, энэ зам, энэ чигийг заасан миний номын багш одоо зохиол судлаач, шинжлэх ухааны доктор профессор Санжаагийн байгаль сайхан багшийн бас турсан хэлье гэж бодож байна. За миний төвд хэл гэдэг одоо их хөв соёлыг хадгалж яадаг манай Монгол мэргэдийн зулаан чандан болсон их стэйцийн минь эрдмийн хэл байсан. За тэвгээр нь одоо Монголын асар олон үн цэнтэй өвлөгдөж ирсэн судар шаштрууд бичигдэж үлдсэн энэ төвд хэлний зарилгын гаагаас ихсүүлж за их хаа хүртэл одоо зааж өгсөн миний намын багш бас би бас морь багш гэж дайдалдаг төвд хэлний эктор багш байгаа юм байна. Яа гэж бодож байна та. Тэр энэ сайхан баяр мэдэж уулзсан учирч шавнаа Монгол төрийн эрхэм дээд цаглалыг хүртэж байна. Ер нь энэ хүртэж байгаа явдал ням сав яруу найрагч бусад яруу найрагчид төдийгүй одоо дондгой юу яруу найрагчид дондгой хуулцмынхан бас баярлаж байгаа гэдэгт итгэж байна. Ингээд хөөрхөн шавьдаан нутаг усныхын нэрийн өмнөөс болон олон яруу найд нөхөд яруу найрагчдийнхаа нэрийн өмнөөс багш нарын нэрийн өмнөөс улам их ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Адгуус хичнээн хэмрийн дэд ч гэсэн тэр адгуусны тулсан үн гэдэг бол ардан бодоос хэтэрхгүй байлгаа л гэсэн үг. Тэгэхээр энэ юмыг л хэмжээтэй байлгахыг л одоо тэр Хэмжээ нь хэтэрхээрээ л утгагүй. Аливаа юмыг магтаалыг хэмжээтэй. Аливаа юмны үн ханшийг хэмжээтэй. Энэ амьдрал гэдэг юмд эдлэж хэрэглэх юмыг хүртэл хэмжээтэй л байлгал гэдэг юм л. Би нэг хүнээс сонссон. Хүн чинь хөрөнгөтэй болохоор шуналтай болдог гинэ. Тэгээ их шунахаараа сэтгэл хөмөгдөг гэж. Энэ би их өнөөг баг гэж үзсэн. Яг ерөнхийдөө бол ингэж байгаа юм л. Энэ Монголын харанхуй гэдэг зүйл чинь бол хүнтэй зүг төрчт юм шиг байна. Хичнээн одоо тэргэл сар шиг юм сайхан гэрэлтсэн, гимэл нар шиг гэрэлтсэн ухаан байлаа гэхэд тэнд сүдэр тусгч болохгүй байхгүй.
тэр тусаадгаас өдрийг нь мунхаг гэл гэдэг байхгүй. Тэгэхээр тэр мунхагаас хагацаадаг амин эрдэнэ нь юу юм бэ гэхээр энэ нөгөө тус буйныг үйлдэх сэтгэл өглөг шүнгийн дээдлийг одоо хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр юу гэхээр зүгээр өглөг гэдэг бол энэ нэг замбраагүй тараагаад авах хэрэг биш л юм байна л. Юмыг л ойлгохыг өглөг гэдэг. Зовлонг ойлгохыг өглөг гэдэг. Тэнд хүн алдсан байхад тэр хүний алдааг өөрт нь ойлгуулад өгөхийг л өглөг гэдэг. Тишээ айзамтай цэнхэр зэрэглээ сэмлэн тэрлэгэн гандтал гүйсэн багын хонгор насндан омголон түрмгийн салхиж туулж варлгүй сүлждэг олдохын удам талыг алдалж симбол хорон бардам зангийнхан их хэнгэргийг дэлдэн бадрангуй цагаан орчлонд шүлгэвчхийн шалтгаан байна. Надад шүлгэвчхийн шалтгаан байна. Би бол одоо бас нэвтрүүлэг нэлээд баялаг болгох үүднээс энэ дараагийн дугаар бол одоо сайхан байх үүднээс нэлээд баялаг ярих болов гэж бодож байгаа үүднээс би дуучин Ариун Баатар найзыгаа бол дараагийн зочин байгаасаа гэж бодож байгаа.